За өдрийн мэндэ. За өнөөдөр ер нь хүний биеийн талаар ярих да гэж бодлоо. Хүний бие чинь бол бид нар бол ер нь нөгөө хүний бие бол явдаг ертөнц гэж ярьдаг. Явдаг ертөнц. За тэрийг одоо тайлбарлана. Тэрнээс гадна хүн өөрөө одоо бүтээгч юм, хүн өөрөө бурхан юм. Тэр гэдэг. За хүн өөрөө одоо бүтээгч юм гэдгийг бол хүн өөрөө одоо бүтээгч юм гэдгийг бол тайлбарлсан те. За хүн өөрөө бурхан юм гэдгийг бас тайлбарлана. За бид нар бол ингээд хүний энэ одоо биеийн дотор одоо байгаа бурханы хэлтэрхий юм байлээ. За тэрийг бол юу гэж тайлбарлах вэ гэхээр энэ одоо оршихуй дээр байгаа энэ бүхэл бодголууд ер нь адилхан загвараар хийгддэг юм билээ. Бүгд адилхан загвараар хийгддэг юм билээ. За жишээ нь одоо ингээл хамгийн томоос одоо ингээл юу гэх юм бэ? За энэ галактик байна. Тэгэл ингээл доошлоо бол ингээл нөгөө гаригуудын систем байна. Ингээл дотор нь ингээл одоо оршихуй юу одоо битүүд байна. Тэгээд эдгээр нь ингээл дотроо ингээл эргэтэн системүүдтэй байна. Ингээл бид нар одоо биеэ ингээл задлах юм бол ингээд задлаад харах юм бол дотор нь бол ингээл бас эдэрхтнүүд эсүүд гээл бас тэгэл атомууд молекулууд гээл тэгэнгүүт одоо энэ систем бол яг л одоо адилханараа л яг нөгөө систем бол одоо юу гэх юм бэ одоо загвар бол тэр чигтээ ингээл жижигрээл ингээл адилханараа л байж идэм бэл. За тэгэхээр бид нэр бол одоо энэ ертөнц бол манай ертөнц бол бидний бие дотор байгаа бүхий л зүйлс арай том загвараар болж байгаа л тийм зүйл юм бэл. Бидний бие дотор бол арай жижигрүүлсэн тэгээд яг л адилхан процессууд болж идэм бэлээ. За тэгэнгүүт бид нар тэгээд одоо энэ юун дотроо бие дотор байгаа одоо энэ эд эсүүдтэй одоо бидний бие дотор чинь одоо ингээд бүхэл эрхтэн дээр маш олон эсүүд байна. Тэгэл одоо ням бактериуд байна гэх мэтчлэн. Тэгээ бидний одоо олж нээгээгүй одоо тэр маш олон одоо жижиг бичил биетнүүд байна тий. Тэднэрийн амьдралыг бид нэр одоо жишээ нь би өөрийнхөө бие дотор байгаа тэр олон одоо эд эсүүд тэр одоо оршихуйнуудын тэр биетүүдийн амьдралыг би зохицуулдаг болж байгаа юм байна. Би одоо энэ биеэ очиргоо ингээл уурлуулаад те одоо ингээл байвал тэднэр лөө ингээл одоо тийм орчинны энерги ингээд ороод байдаг. Би энэ биеэ ингээд сайхан баярлуулаад ингээд хөгжүүлээл байх юм бол тэднэр лөө тийм гоё энерги ингэж очино. Тэдний амьдралын орчинд гэж гоё болно гэх мэтчлэн. Одоо тухайн эсийн одоо амьдралыг бол би одоо яах нь вэ? Би одоо гоё болгож болно, би муухай болгож болно ч юм уу. Ингээд би чадна. Тэгэхээр тухайн эсийн хувьд бол миний үйлдэл бурханы үйлдэл болт юм байна. Тухайн эсийн хувьд. Тэгэхээр одоо таавал өөрөө бас бурхан юм гэдэг нь тийм учиртай юм байна. Долларс Canon багш болохоор бас ингэж хэлдэг ингээд хүн ингээ гартагаа одоо чинь эргэтнүүдтэйгээ ярьжээ, эд эсүүдтэйгээ ярьжээ, сонсдгийм хүрдгийм одоо таны дуу хоолой бол дотгошоогоо бурхны дуу хоолой болж хүрдгийм гэж ярьдаг байхгүй. Тэгээ тэр нь бас ийм учиртай. Гараа баярлалаа, гарын эсүүд нь баярлалаа гэх юм бол хүрнэ гэж аахгүй. За яг энэ талаас нь бодохоор таавал бурхан юм. Таавал бурхан шүү. За нөгөө талаас нь болохоор одоо ингэж штэ. Бүх зүйл ингээд адилхан загвартай гэчлээ тий. Бид нар өөрсдөө ингээд нөгөө бурханы хэлтэрхий бөгөөд энэ нөгөө оршихуйг өөрөө ингээд нөгөө судалж байгаа одоо тийм бодгол юм байлээ. Одоо ертөнцийг бид нэр ингээд нөгөө жижиг загварт оруулаад ингээд өөрөөрөө туршиж үзэж байгаа юм бэл. Ингүүл яад юм, тэгвэл яад юм ингээд мэдлэг өрөмтлүүлж байгаа юм бэл. Тэрийгээ бид нэр ухамсарлахгүй байгаа юм бэл.
Тэгээд тэрийг нэг ухамсарлаад ирэхээр бол ингээд нэг ер нь хүн ингээд мэдхгүй байснаасаа болоод одоо юу яад юм бэлээ. Мэдхгүй байснаасаа болоод энэ нэг мэдрэмжүүд ерөөсө гарч ирдэг. Мэдээд эхлэх юм бол мэдрэмжүүд гарч ирээд ингээд хөгжил эхэлдэг. Тэгэхээр ингээд юм мэддэж аавна гэдэг чинь бол маш их чухал маш учиртай л да. Тэгэхээр одоо та нар бас энэ талаас нь бодох хэрэгтэй. Манай ингээд одоо энэ галактик дотор хичнээн нар байна. Хичнээн одоо энэ нэг юунууд байна. Нарны аймагуд байна. Яг одоо бидний бие эрхтэн дотор ингээд хичнээн олон эрхтнүүд байна. Хичнээн эдэсүүд байна. Тэднэр дотор хичнээн атомууд байгаа. Тэр атом болгон дотор нэг нар байгаа. Тэднэр дотор бол нэг нар байгаа. Тэгэхээр бидний бие бол ерөөсөө тэр чигтээ нар юм бэл ерөөсөө. Бидний бие бол зүгээр нараар дүүрэн юм бэлээ. Нар яадын. Нар хэрэг энергитэй байдیں۔ Тэрийг бид нэр ойлгохгүй байгаа учраас одоо тэрийг бид нэр ойлгож мдээгүй учраас бид нэр мэдрэхгүй байгаа юм билээ. Бид нэр эхлээд тэрийг мэдчих юм бол тийм юм байна гэж мэдчих юм бол мэдрэмж эхэлдэг юм билээ. За тэгэхээр яах нь таны бие бол бүтдүүр нар байдаг баг. Тэгээд бүх энерги эрч хүч бүх зүйл дотор байдгаа гэдэг нь тийм учиртай. Таны бие дүүр нар гэсэн. За тэрийг мэдэрч авах нэг чухал байна. За өөрөөр нөгөө нэг бас нэг том нэгэнт ярьсных бид нар бас их сонирхолтой. За одоо бидний одоо жишээ за ингээд миний ингээд зүрхэн дээр ингээд зүрхэн дээр ингээд амьдарж байгаа нэг хэсэг гэж бодъё те зүрхний нэг хэсэг. Зүрхний нэг хэсэг одоо миний хавгсрын гэдэг хүний зүрхэн дотор нь зүрхэн дээр нь тэр нэг зүрхэн дотор нь амьдарч байгаа гэдгийг мэдэхгүй. Яг тэрэн шиг бид нар одоо ингээд энэ нарны аймаг дотор ингээд амьдарч штэ. Ингээд томруулаад харахаар бид нэр одоо ямар том хэмжээний ертөнц гэж нэрлэгддэг одоо хэр том хэмжээтэй тэр одоо бодголыг хүний ч юм уу те хүн ч юм уу арслан ч юм уу заан ч юм уу мэдэхгүй шүү дээ ямар хэлбэртэй дүрстэй байх юм дүрсгөө ч юм уу те ямар том хэмжээний бодголын ямар эрхтэн дээр нь байгаа одоо тэр тухайн одоо эс гэдэг одоо тэр тухайн одоо атом гэж нэрлэгддэг нарны аймгийнх нь нэг одоо электрон гэж нэрлэгддэг одоо тэр дэлхий гэдэг гариг дээр нь та би бүгдээрээ ингээд амьдрал одоо хоорондоо улс төр мөр одоо бөөн хэрүүл ам болоод ингэж байгаа гэдгийг бас мэдэхгүй байна. Тэгэхээр бид нар бол ийм өчүүхэн ийм хариугүй ийм амьтад юм байлээ. Тэгээд оршихуу гэдэг бол ийм агуу. Тэгээд мэдлэг гэдэг бол бас одоо хязгааргүй юм байлаа. Тэгэхээр та хамгийн гол нь та бол бурхан шүү. Тэгээд таны бие бол одоо ерөөсөө завсар зайгүй нар шүү. Нар байгаа шүү таны бие дотор. За энийг мэдрэх нь чухал юм байлаа. Нар гэдэг чинь бол дүүрэн хайр гэсэн үг шүү дээ. Хэмжээшгүй хайр гэсэн үг. За амжилт шүү.